За тэгээд хэдүүлээ өнөөдөр дараагийнхаа нэг сургалтын нэг зарчмаа үзье. Тэгээд өмнө нь бид нар амьдралын 7 үндсэн зарчим байдаг гэж ярьжсэн. Тэрнийхээ одоо бүтээлийн зарчим ямар зарчим билээ? Бүтээлийн зарчим, удирдлагын зарчим, хариуцлагын зарчим, тэгээд зовлон бэрхшээл ийм 4 зарчмыг бид нар өмнөх сургалтуудаараа үзээд дуусгацсан байгаа. Тэгээд одоо өнөөдөр 5 дахь зарчим нь өмчлөлийн зарчим гэж ийм зарчмын талаар ярих гэж байна. Тэгээд цаана үлдэж байгаа нь бол эрх чөлөөний зарчим, амжилтын зарчим гэсэн 2 зарчим үлдэж байгаа. Тэгээ өнөөдөр бид нар энэ ярих гэж байгаа өмчлөлийн зарчим маань ерөнхийдөө ер нь гол юм нь юу вэ гэвэл хүнд байдаг одоо бас бүхэл хүнд байдаг нэг тийм уг нь байлгахгүй байвал зохих байснараа ер нь их тийм сайн үр дүнд хүрдгүү тийм зүйлийг хөндөж ярих юм байна. Тэгээд одоо та нар дотор байна штэ би ерөөсөө ууралдаггүй надад уур хилэм уур уцаар гэж юм байдаггүй гэж хэлэх хүн байна уу? Байхгүй тий. Хүн болгоно л ямар нэгэн хэмжээгээр уур уцаар байдаг үсттэй тий. За уур уцаар манай монгол хэлний үг нэлийн зэрэглэлийн ялгаж өгöd дээ. Уур уцаар цухал уур хилэн одоо тийм ээ цаашаага хүндрэхээр уур хилэн болоо явдаг штэ. Тэгэхээр уур хилэнгийн асуудал, уур уцаарын асуудал гэдэг бол бас нэлээд одоо харилцаанд амьдралд нэлээд гай болохоор саадтай тийм чанар байгаа. Асуудал байгаа. Гэхдээ яг хөө Библиэлд ер нь уурлах нь өөрөө гэм нүгэл юм а гэж бол хэлээгүй. Харин та нар уурлсан ч та нарын уур хилэн дээр нар бууж аргаг гэж хэлсэн байгаа. Тэгэхээр уурлах асуудал бол байна гэдгийг бол Бурхан хэлсэн байна шүү дээ. Ер нь байгаа. Тэгтээ харин тэрийг хэрвээ ууралчихсан юм бол удаан битээ хадгалаарай. Уураа удаан хадгалах хэрэггүй шүү гэсэн тийм юмыг л хэлсэн байна л да. Тэгэхээр ер нь бол хамгийн сүүлд ууралснаас сандаа та нар хамгийн сүүлд хизээ би ууралсан юм лаа гэд бодогдож байна. Бага тийм дорол гараад ирж байгаа үстэй тийм маш хамгийн сонирхолтой нь хамгийн сүүлд хизээ уурлав гэл тэгэхэд байна гэл шууд гарч ирж штэ. Хизээ ууралснаа сайн санаж байна. Тэгвэл одоо юунаас болоод ууралсан юм бла гэдгээ хэдүүлэн бодъё доо. Яг ямар юмнаас болоод ууралсан бла? Харилцаанаас л болсон байгаа. Харилцаан дээр ямар нэг юм гарахтал хүн ууралдаг. Тэгвэл тэр ямар нэг юм гарч байгаа гэдэг нь тэр ууралж байгаа хүнийг өөрийг хүндэх асуудал гарч байгаа. Тэр хүний эрхэн зөрчигдсөн байна уу? Тийм ээ? Тэр хүний гордлого нь биелээгүй байна уу? Одоо нэг юм гордож исэн хүнээс ойр дотныхоо хүнээс ч юм уу нэг зүйл гордож исэн чинь тэр нь болоогүй бол дургуутсал. Эхлээд дургуутслаар эхэлж байгаа шүү дээ. Ер нь бол уур хүрдэг юм маань эхлээд дургуутсаж эхлэн тэгээс үлдээ уур хүрэн цухалт нь тэгээ бухимд нь тэгжээснэ тэр нь уур хилэн болоод гарч ирнэ. Тэгэхээр уур хүргэж байгаа тэр зүйлүүд маань юу юм бэ гэхээр гол зүйл бол одоо миний эрх зөрчигдөд байд юм бэ. Миний одоо намайг л хүндсэн юм болоод байна шүү дээ. Над руу л одоо намайг нэг тийм цочирдуулах юм. Миний эрх хүндэгдсэн байж болно. Би гордож исэн гордлого нь биелээгүй байж болно. За эсвэл би одоо ерөөсөө өмчлөл одоо эрх гэдэг маань яг өмчтэй бас их холбоотой явдаг л да. Өнөөдрийн энэ өмчлөлийн зарчим гэдэг байгаа зүйл маань хүн яагаад ууралдгийн уур хилэнг яаж ялах вэ гэдэг юм дуг нь хариулах юм байгаа юм. Тэгэхдээ тэр өмчлөлийн асуудлыг шийдэж тэгж хариулж байгаа юм. Өмчлөл гэж юу вэ? Ер нь хүн өмч хөрөнгөнд яаж хандах ёстой юм? Эрх мэдэл гэж юу юм? Эрх чөлөө гэж юу юм те? Бас эдлэх эрх гэж юу юм? Энэ бүхэн чинь тэр уурлуулад байгаа юмнуудын маань нэг зүйл болоод байгаа юм. Гэхдээ уур хилэнг үүсгэж байгаа юм нь уур цухлыг төрүүлээд байгаа юмнууд нь янз янз байж болно. Хүн байж болно. Бидний түрүү харилцаа гэдэг уурсан шүү дээ, тий. Бидний эргэн тойронд байгаа хүн байж болно. Эд зүйл байж болно. Эсвэл одоо орчны нөлөө байж болно. Орчин. Одоо ийм зүйлүүд нөхцөл байдал орчин. Ийм зүйлүүд маань бидний уур хилэнг төрүүлэх тийм их үүсгүр болдгийм байна л да. Их үүсгүрүүд нь. Тэгээд уурлахыг бол Библиэлд яг өөрийг нь гэм нүгэл гэж хэлээгүй ч гэсэн уураараа ямар нэгэн үйлдэл хийхийг бол харин буруу гэж үзсэн байна. Хэрвээ би ууралцсан байгаа бол ууралсан үедээ одоо үг хэлэгч байд юм уу? Ууралсан үедээ ямар нэг юм хийх нь өөрөө бас гэм нүглийг дагуулах боломжтой. Одоо нөгөө хүнийг хохирох тийм юм болгоно. Жишээ нь бид нар өнгөрсөн хариуцлагын зарчим дээр ярьжсэн шүү дээ. Бид нар ямар юмн дээр хариуцлага хүлээнэ гэж ярьж байлаа. Үг хэлэн дээр хариуцлага хүлээнэ. Би буруу үг хэлээд хүнийг гомдоож хүнийг хохироочих вэ? Би үйл хөдлөл дээр хариуцлага хүлээнэ.
би бодол санаан дээр хариуцлага хүлээн, хандлаган дээр хариуцлага хүлээн, зүрхний сэтэл дээр хариуцлага хүлээн. Миний хийгээд байгаа юм ямар сэтлэр хийгдээд байгаа, ямар хандлагатай би хийгээд байгаа юм тий. Тэгээ бусдын уур хилэн хүрэгчгүй, бусдын дургу хүрэгчгүй гэдэг, бусдыг гомдоочгүй гэдэг тийм зүйлүүд байсан. Тэгэхээр бидний одоо ямар нэгэн байдлаар өөр хүн бид нар руу одоо үг хэлээр дайрах ч байт юм уу, эсвэл одоо хандлагаараа одоо доромжлох ч байт юм уу, тэр гаргаж байгаа хандлагаараа бид нарыг тоомжиргүй хандах ийм зүйлүүдээр бидний уур хүрдэг юм байна. Тэгээд уур хүрхээрээ тэргээрээ үйлдэл хийчих юм бол, эсвэл тэргээрээ үг хэлчих юм бол одоо буруу болоо явчих тийм байх. Бурхан түүнийг бол харин буруу гэж үздэг. Яг хөө мэдээж хүний уур дотор бас бурхан ч гэсэн ууралж хэлгэндэг байдаг л да. Библиэлд өдөр бурхан бүр ууралдаг, хэлгэндэг бурхан гэд байдаг. Яагаад тэгдэг вэ гэвэл шудраг бус юмд бурхан дургуйцдаг, бурхан ууралдаг. Хүн ч гэсэн бас шудраг бус юмд бас дургуйлдэ. Шудраг бус юмд уурлна, дургуйцна. Тэгэхээр ууралж байгаа нь өөрөө гим нүгэл биш боловч уураараа юм хийж байгаа нь буруу болоо явчих нь байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярих энэ зүйл маань бол яагаад ууралдаг юм бэ гэдэг юмд хариулна. Тэгээ яагаад ууралдаг вэ гэвэл хүний эрх одоо зөрчигдөхөд эсвэл миний эрх зөрчигдлөө гэж үзэхэд тэр хүн бухимдаж эхэлж байгаа. За жишээлбэл ингээд замын хажуугаар явж байхад одоо нэг бороо орцсон устай гудамжны хажуугаар замаар явж байхад хажуугаар машин зүгээр сүн гэл өнгөрөхтэй шавхаа цацаал өнгөрдөг штеп. Тэгэхэд хүний уур хүрдэг те. Яагаад хүрж байгаа юм? Яагаад гэвэл би тэр замаар алхах хэрэгтэй. Миний хувцас цэвэр байх хэрэгтэй. Хүн миний хувцыг бохирдуулах ёсгүй гэж би бодож байгаа юм. Өөр хүн миний хувцыг бохирдуулах ёсгүй гэж бодож байгаа болохоор би дургуутсаж байгаа. Би уур хүрж байгаа. За зам дээр явж ингээл зам дээр машин явж байхад чи олон машин тэрэг явж байхад нэг машины урдуур дайрал ингээл хамаал ороод ирдэг штэ. Ялангуяа одоо том автобуснууд ч байд юм уу, одоо жижиг микроны жолооч нар бол их айхтар дайрж орж ирнэ л дээ. Шун гэл дайраад ороод ирэхэд уур хүрдэг. За яагаад хүрж байгаа юм бэ гэхээр тэнд эрх зөрчигдөд байна. Би энэ зам дээр одоо яг энэ цагт энэ зам дээр би явж итэл миний урдуур нэг хүн дайраад ороод ирж байгаа гэдэг чинь миний тэр замаар явах одоо чөлөөт явах эрхийн маань зөрчиж байгаа учраас уур хүрж байгаа. Урд нэг машин бөглөрөө зогсчиход дургу хүрээ сигналдж байгаа явдал бол миний замыг хаах ёсгүй, миний зам чөлөөтэй байх ёстой гэдэг тийм одоо ёстой гэж бодоод байгаа маань би энэ эрхийг эдлэх ёстой гэсэн нэг тийм бодлого байгаа шүү дээ. Тэр нь зөрчигдөлт хүн уур бухимдал хүрдэг юм байна л да. Тэгээд уур бухимдалтай байна гэдэг маань өөрөө амьдралыг нэлээд хүнд дарамттай болгож байгаа. Тэгээ Библиэлд юу гэж хэлсэн гэхээр уур хилэнтэй хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл гэд хэлсэн байна. Сургаалт өгсөн дээр уур хилэнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл гэж. Тэгэхээр уур хилэнтэй хүнтэй нийлнэ гэдэг маань одоо хамтраад ямар нэг ажил төрөл зохиогч байд юм уу, нэг бүр хоршоод нэг юм хийхэд уур хилэнтэй хүнтэй хэцүү байдгаа гэдэг юмыг л хэлээд шүү дээ. Тэгэхээр гэр бүл дотор ч гэсэн ялгаагүй бид нар хин нэг нь уур хилэнгийн асуудал. Яг мэдээж уургүй хүн байхгүй. Сая бид нар ярьж хахад яг ууралдгүй хүн гэж бол байхгүй. Гэхдээ харин уур хилэнтэй тэр хүн уур хилэнгээ үргэлжил гаргаад байдаг. Үргэлж тэр хилэнгээрээ л одоо бусдыгаа дарамтлаад байдаг бол тийм хүнтэй амьдрахад ч хэцүү болно шүү дээ. Тийм болохоор энэ асуудлыг шийдэж байгаамаа. Уур хилэнгийн ер нь бол манай энэ амьдралын үндсэн зарчим семинарын маань бас нэг салбар семинар байдаг. Тэр семинар нь уур хилэн хэрхэн ялан дийлэх вэ гэсэн семинар байдгийг. Энэ дээр бол 20 одоо цуврал хичээл байдаг л да. Тэн дээр маш нарийн ярьсан байдаг. Өнөөдрийн бидний энэ өмчлөлийн зарчим дээр яригдах гад ягаад уур хилэн яригдаад байна вэ гэхээр хүний ууралдаг нөгөө нэг гол шалтгаан нь өмч хөрөнгийн асуудал дээрээс хүн бас их ууралдаг. Энэ миний юм, минийх гэсэн тэр юмд нь хүн халдсан байхад, хүн тэр юмд нь хүрсэн байхад дургуутдаг. За жишээ нь хүн хулгайд юм алдахаараа ууралдаг үстэй тий. Яагаад ууралж байгаа юм? Миний юм штэ тэр чинь. Миний ямиг яхаар тэр хүн авч явах хэрэгтэй юм тий. Миний ямиг авчлаа гэдэг дээрээ хүрдэг байгаа. Тэгэхээр хэрвээ миний гэсэн юмд, хэрвээ миний эрхэн талдаад, миний гэсэн юмыг хүн авчаад байх юм уу? Тэгэх юм бол надад байх ёстой гэж байгаа зүйл байхгүй болчих юм бол хүн ууралдаг байна. Уур хилэнгийн асуудал гарч ирдэг. Тэгээд энэ асуудлыг тэгвэл яаж шийдэх юм бэ гэхээр энэ асуудлыг шийдэж байгаа гол арга нь бол эдлэх эрхээ бурханд өргөнө гэж байгаа юм. Уг нь бол хүн тийм эрхтэй. За хүн ямар эрхтэй байдаг вэ? Хүнд одоо ямар эрх вэ? Амьд явах эрх. Энэ бол нэг номерын эрхтэй. Амьд явах эрх байна. За өөр ямар эрх вэ? Зөндөө л байна. Амрах эрх, идэх эрх,
идэж уух эрх, өмсөж зүүх эрх тийм ээ. За бүх эрх зөндөө байгаа. Хүмүүс эрхээ бол маш их нэхэмжилж чаддаг. Хүний чаддаг юм нь эрхээ нэхэмжилж чаддаг, харин хариуцлага үүргээ биелүүлэх тал дээр муу байдаг. Нөгөө хүнээс өөрийнхөө эрхийг нэхэд байгаа. Би ийм эрхтэй шүү. Чи яагаад хариуцлага биелүүлэхгүй байна вэ? Чи хариуцлага биелүүлээч гэж нэхэд байдаг учраас нөгөө асуудал зөрчил гэдэг юм чинь гараад байгаа юм л да. Тэгэхээр хүн болгоно нөгөө одоо нөгөө гэмт хүний төрөлхийн гэмт мөн чанар маань өөрөө хувиа хичээсэн зан чанар байна. Хувиа хичээсэн. Би ийм эдлэх эрх эдлэх ёстой. Би бүтэн унтаж амрах ёстой. Би идэх хоолоор хангагдах ёстой. Би хувцсаар хангагдах ёстой. Би орон байраар хангагдах ёстой. Би одоо тэгээ сүулдэ хүн чинь зөндөл юм болно шүү дээ. Нэмээд хахад эрх бол зөндөө их олон эрх болно. Тэгвэл энэ эдлэх эрхээ би өргөчгсөн цагт одоо уурлах юмгүй болно гэсэн үг. Эрхээ өргөцсөн цагт. Бид нар нөгөө бие биенээсээ нэхэд байдаг эрхэл өргөнө. Гэхдээ эрхээ өргөнө гэдэг нь эрхээ бүр үгүйсгээд байхгүй болгоод бүр ингэж байхгүй болгоод хай гэсэн үг биш. Тэр эрхийг бурханд шилжүүлэх гэж арга яригадаад байгаа юм л да. Бурханд эрхээ шилжүүлнэ. Би энэ дээр ойлгомжтой болохын тулд нэг 2 3 жишээ ярив. За нэг жишээ нь манай бас хүрээлэнгийн орчуулж гаргасан хам боргоцон түүх гэдэг нэг жижигхэн ном байдیں۔ Тэгээд тэр хам боргоцон түүхэн дээр нэг илгээлтийн эзэн би энийг ярьж л өгүүлээ та нарт. Илгээлтийн эзэн нэг нутагт яваад тэгээд тэр нутагтаа очиод уг нь бол сайн мэдээ хүргэх гээд явсан. Тэгсэн чинь сайн мэдээ хүргэх гээд явж байхдаа нутгийнхны дунд одоо байдаггүй хам боргоцоо байдгүй юм байна л да. Тэр яг байгаа ширэнгойн дунд нь хам боргоцоо байдаггүй. Хам боргоцоо тарьж идья гэд онгоцоор үрийг авчираад бутнуудын үрслэгийг авчираад суулгаад хам боргоцооны талбайтаа болоод хам боргоцоо тарьсан. Тэгсэн чинь нөгөө нутгийнх нь нөгөөтгийг хулгай хийж идээд ерөөсөө болж өгөхгүй. Нөгөө хам боргоцоог нь хулгай хийж идээд. Тэгэхэр чинь нөгөө хүний уур хүрж байгаа юм. Яагаад гэвэл тэр боргоцоог хэн тарьсан? Тэр хүн мөнгөөрөө яваад бүр онгоц хөлслөөд бутнуудыг авчираад үрслэгийг тэгээд тарьсан. Ажилчны өөрөө хөлсөлж аваад ажилчин авч хөлсөлж нутгийнхнаас хөлсөлж ажилуулад хөлс мөнгөний өгж байгаад ажилуулад тариулсан. Одоо жимсийн идэх эрх нь хэнийх юм? Тарьсан хүний л юм байгаа шүү дээ. Тэр хөрөнгө мөнгө оруулсан тэр тарьсан хүний юм байгаа. Гэтэл нөгөө тарьсан хүн чинь нөгөө юмаа иднэ эрхээ одоо идэх гээд байгаа шүү дээ. Би одоо энийг идэх гэж л тарьж ургуулсан. Тийм учраас энийг иднэгээ байж исэн чинь яасан бэ гэвэл нөгөө нутгийнх нь хулгайч зантай. Угаасаа тэр нутгийнхан хулгайлаад идчихдэг. Хүний юмыг хулгайлаад тэр нь бол юу ч биш. Тэр авж байгаа нь бол тэднэрт ерөөсө чи чадж байгаа юмд аргагүй штэ гэдэг нөгөө манайхан нэг тийм үг хэлдэг штэ. Чадж байгаа юмд аргагүй гэдгээр хариулдаг. Тэгээд хулгай хийж идээд ерөөсө болж ихгүй нөгөө жимсэн. Тэгээ нөгөө илгээлтэй ажилчин өөр хямтан бүр ууралсан байгаа тэрэнд. Тэгээ уурлаад арга хэмжээ авах гээд бүр чадахгүй эхлээд хилж үзээд болдоггүй. Тэгэхээр нэг айгүй айхтар анч нохоо бүр хот руу явж нэмц овчерк худалдаж аваад нөгөө нохоогоор нөгөөдгөө мануулах гээд тавьсан чинь нөгөө нохоон сүулдэ яасан гэхээр хүн барьж идчих шахаад болдгоо айгүй айхтар нохоо бас нөгөө талаар тэр нутгийн нохттой нийлээд дундаас нь нэг ирлиз нөгөө нохооны ирлиз гараад ирсэн чинь хүн амтан барьсны хэргийг одоо өөрөө хүлээх болох гэж байгаа байхгүй юу. Тэгээд аргагүй эрхэнд нохоогоо зайлуулж байгаа. Одоо тэр арга зөв арга болж чадсангүй нохоогоо зайлуулсан. Тэгээ бүр аргаан бараад тэгээд энэ манай энэ семинарт нутг руугаа нэг амралтаараа жилийн хугацаатай явах хугацаанд манай энэ семинарт суугаад амьдралын үндсэн зарчим семинарт суугаад энэ өмчлийн зарчим гэдэг юмыг ойлгож илдээ. Тэгээ би яагаад тэр хүмүүсийг уурлаад байсан бэ гэвэл би тэр боргоцоог л би л идэх ёстой хам боргоцоо гэж үзсэн учраас би эрхээ бодоод миний эрх зөрчигдөд байна гэх. Тэгээ сүүлдээ нөгөөдөл нь бүр тоохгүй өөрөөр нь доог тоглоом хийж байгаа юм байна л да ер нь. Бүр тоглоом тохгүй хийдэг болцсон. Тэгээд сүүлдээ тэр эхнэр нэг им зардаг байсан чинь тэгвэл та нарт им зарахгүй, им зархаа боллоо гэж зархаан болж үтсэн байгаа. Тэгээ им зарах ч яах вэ? Им үнгүй үйлчилдэг байсан байгаа нэр чи өөрөө бас үйлчлэх гэж очсон юм чинь. Тэгээ үнгүй үйлчилдэг байсан чинь нөгөө эхнэрийнхээ эмийг өгөө боллоо гэсэн чинь нөгөөдөл нь тэгэл ханиал гурчээл тоохч өвдөж явж байгаа л улаан цагаан л нүдэн дээр нь нялх үрээ өхүүлээд ахаар чи яах ч аргагүй нөгөө эмээ өгдөг болж байгаа эргээд одоо өхөөс ядгийн хүүхдээ өхүүлээд байгаа улсуудыг чинь яах ч арга байхгүй. Тэгээ бүр дийлэхгүй. Тэгээд энэ семинар суугаад ерөөсөө би хам боргоцсон талбайгаа бурханд шилжүүлэх ёстой байна. Эдлэх эрхээ. Ерөөсөө би тэрнээс заавал идэх албагүй. Тэр минийх биш одоо би бурханд өгчийгээд тэр зарчмыг сурж авангуудаа ирээд хам боргоцсон талбайгаа нэг өдөр ингээд талбай дундуура явж байгаа л тэгээ уг нь бол айгүй сайхан боловсрчил хурааж авахгүй байсан чинь л алдчихдаг байхгүй бид нэр яг хаврааж авдгийн даваан дээр л нөгөөдөл нь авчдаг. Тий.
Тэгээ манжгаад авчдаг, шүн авдаг. Тэгээд нөгөөдөл чинь дараагийн жилийн яг тэр боловсрц үед нэг нэртэйг хоёлоо явж байгаа. За ерөөсөө энэ хам бургацсан талбайгаа би бурхан дүргий. Ерөөсөө тэр зарчмыг хэрэгжүүлээгээд за бурхан минь ээ энэ талбайг би танд өглөө. Одоо энэ талбай минийх биш ээ. Энэ цагаас хойш минийх биш. Таных. Та яахыгаа өөрөө мэдэрээ энэ талбайд. Энэ талбайд жимс байсан ч байвал сайн би баярлна. Байхгүй байсан ч бас зүгээр би баярлна. Энэ талбай таных шүү. Та тэгээд таных шүү гэж залбирсан байгаа юм. Тэгээд залбирчаад бас дотроо ингэж бод. За бурхан таныг талбайгаа яаж харахыг чи харъя да гэж явсан гэж байгаа маа бас явж явах та. Инээдтэй. Тэгээд нөгөөд чинь бурхан талбайгаа яадаг юм бол гэсэн хулгайлал гинэ. Нөгөөд хүмүүс нь хулгайлдгаараа хулгайлал нөгөө жинс нь алга болдгаараа алга болоод. Тэгэхээр нь бодж гин. За тэр харж байгаа бурхан айгүй хэцүү энэ нутгийнхаа айгүй хэцүү. Та ч гэсэн хамгаалж чадахгүй шүү дээ гэж бодсон гэж байгаа. Нөгөө талбай дээр жинснүүд нь адилхан алга болоод байгаа юм чи. Тэгжээд л алга болол байж нөгөөдг чи харахгүй байсан, уурлахгүй байсан. Тэгээ нөгөө нутгийнханд нэг гайхмаар юм уурлаад хөөдөг юм байна л да тэд нарыг бүр сүулдэ болохгүй болохоор элдэж хөөдөг юм. Одоо бүр тийм их уур хилэнгийн асуудал гарч ирж байгаа байхгүй одоо нөгөө хулгай хийж идсэн тэрийг хөөж бүр мал амтэн хөөж байгаа юм шиг хөөж уурлж гүйдэг. Тэрийг хараад нөгөөдүүл нь доог тахуу болгодог. Тэгээ юу сайн мэдээ тарахтаа мантай. Тэгсэн чинь нэг өдөр тэгж ийн гинэ. Өөрөө тоохгүй байсан чинь та яагаад энэ талбайгаа тоохоо байчаа та яагаад бид нарт уурлахгүй байгаа гэж асууж ийн гэнэ л дээ нөгөөдөл нь. Өө би одоо уурлахаа болцсон тэр чинь миний талбай биш болцсон шүү дээ гэж хэлж гин нөгөө хүн. Тэгсэн чи хэнийх болцсон чам зарсан юм уу тэрэн зарсан юм уу гэж бивийн лүгэ харж ийн гинэ нөгөөдөл нь. Тэгсэн чи би нэг хүнд л өгцөн нэг шилжүүлсэн өгцөн л гэж гин л дээ. Одоо ямар хүнд өгцөн гэдээсэн чи би тэрийг бурханд өгцөн гэж тэгж гин. Тэгсэн чинь нөгөөдөл нь бодоод үтсэн чинь хоорондоо ярилцж гин гинэ. Тэгээ юу гэж ярьсан гэхээр тэр чинь эн чинь талбайгаа бурханд өгцөн биш тий. Одоо ойлголоо. Яагаад бид нарыг анд явахад гахаа агнагдахгүй байсан юм? Яагаад манай эхнэр жирэмслэхгүй болцсон? Яагаад манай хүүхдүүд өвдөд байсан? Энд чинь бид нар чинь энэний имийг хулгайлаагүй бурхны имийг хулгайлаад байгаа юм байна штэ гэх нөгөө тэр чинь овг аймгийнхан байхгүй. Бурхан айгүй итгэлтэй бас. Ямар нэгэн бурхан байна гэдэгт бол итгэдэг. Гэсэн чинь бурхны имийг хулгайлж байгаа юм чинь одоо л ойлголоо. Загас баригдахгүй байсан ойлгомжтой байна. Гахаа агнж чадахгүй болцсон ойлгомжтой байна. Бид нар бурхны имийг хулгайлаад байгаа юм байна гэд нөгөөдөл нь ойлгосон гэж байгаа. Тэгээд дараа нь болсон чи харин нөгөөдөх талбай нь тэгээд ахаа ойлчж байгаа юм л да нөгөөдөл чи айж байгаа юм чинь бурхнаас айж байгаа. Тэгээ ахаа ойлчод дараа нь тэгж нэг удаа хөөе энийг юу байгаа чи туван гэж нэрлэж байгаа тэр хүнээ туван гэж одоо нутгийнхнаар бол өндөр хамарт гэсэн үг юм шиг байгаа юм. Туван чи энэ юмаа хурааж авахгүй мүү гэж нөгөөдөл чи миний хөштэй наадах чинь би одоо хурааж авч яах юм. Миний талбай биш болцсон гэдгсэн чинь нөгөөдөл нь сүултээ нөгөө талбай юуг нь хурааж аваад өөртөө хурааж аваад маа энийг аав бид нар энэ бурхны чимийг авахгүй гэд авчирж өгж гэнэ гэж байгаа. Тэгээд нөгөө 6 жил болсон гэж байгаа тэр хооронд хамбар уцаа 3 жил болж иж юугаа өгдөг юм байна л да. Үрсэлгээ тарсны дараа 3 жил болж иж өгдөг. 6 жил өнгөрөөд дараа жилийн 3 дахь жил дээр нэг юм нөгөө тал жимсээ идэхтэй юу гэж баярлсан гэхээр бурхан минь ээ уучлаарай би ийм амархан замаар идэж болох жимсийг хэдэн жил хоошлуулж иж өөрийнхөө одоо тэр эрхээ хамгаалж дахиад тэгтээ бурхантай өрссөн байгаа байхгүй. Тэр чинь бурхан даатгахын оронд өөрөө болгочих гэж үзэл нутгийнхныг л чардааж байгаад л одоо хулгайлдгийг боловлчих гээд анч нохоо хүртэл авчир тавиал им өхөө хүртэл болж үзээд янз бүрийн замаар үзээд болохгүй. Тэгээд яасан гэхээр тэрийг ойлгоод тэгээд ерөөсөө энэ талбай чинь бурхных байсан учраас бурханд өгчихсөн учраас бурхан яаж хамгаалахаа мэддэг юм бэ? Хамгийн дээдх нь л одоо бурхан юм бэ. Тэгээд нөгөөдүүл нь туван чи Есүст итгэцсэн юм уу гэж асууж яаг гинэ нэг өдөр. Тэгсэн чинь тэр чинь уг нь бол итгэгч хүн байгаа шүү дээ. Итгэгч хүн гадны орноос одоо сайн мэдээ тараах гэдэг нутагт очичоод байгаа. Тэгсэн чинь нөгөөдөл нь энэ итгэгч хүн биш гэж бодож байгаа юм байна л да. Тийм ааш харин шин зөв гэрэл болж чадаагүй нөгөөд чинь уур уцаартай хилэнтэй нэг айхтар харамч хүний юуд харуулцсан. Тэнд одоо жишээ болохоос илүү сайн жишээ болохоос илүү муу жишээ болсон. Тэгээд чи одоо Есүст итгэжээ юу гэж чи яагаад тэгж байгаа гэсэн чи уурлахаа болцсон байна гэж нөгөөдөл нь тэгж. Тэгээд тэрнээс хойш нөгөө хүмүүс нь яг жинхэнэ сайн зөв харилцаа нөгөө тэр илгээлтийн эзэнтэй тогтож тэгээд одоо заримдаа бүр аятайхан юм уу хамжид дэмжиж застдаг барьдаг болж ер нь бол мань хүн бас нэлээд тийм чангахан гар байсан юм шиг байгаа юм л да. Нэг давс мавсхан өгж жоод нэг юм хийлгэж авдаг тэднэр нэг хутга энэ төр бэлгэлчээд байгаа хөлсөнд нөгж байгаа юм тэр байгаа байхгүй юу? Юм хийлгчээд би чамд энэ хутгыг өглөө шүү энэ чиний хөлс шүү энэ төр гээд тэгээд сүүлдээ айгу найс нөхөр болоод ирсэн чинь анх удаага тэр нутгийн хүмүүс өөрт нь үнгүүгээргүй зүгээр чи бид нар зөндөө тусалсан чинь бид нар чамд тусалж байгаамаа гэж тэр нутгийн хүмүүс хэлжсэн гэж байгаа юм. Тэгэхээр энд хам боргоцоо гэдэг юм дотор юу яваад байна гэхээр бид нарт
өргөөгүй идэх хэрэг байгаад байвал тэр үл бидний хаан боргоцсон юм байна л да. Бид нар өргөөгүй эрхэл байгаа л байвал тэр эрх нь заавал зөрчигдөж идэг. Бурхан яагаад гэвэл дэндүү их эрхээ бодоод бусдыг бодохгүй дэндүү өөрийгөө бодоод дэндүү эрхээ бодоод ахад хүн яагаад ууралдаг юм бэ гэхээр тэр уур хилэн чинь миний бурханд өргөөгүй эрх явж байгаа мó. Тэр эрхийг нь мэдүүлэхийн тулд надад тэр одоо уур хүргэх юмыг бурхан зөвшөөрöd байгаа юм байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд өмчөдлийн асуудал гэдэг маань ийм учиртай. Тэгээд өмчөө угаасаа бурханд эдлэх эрхээ өмчтөгөө хамт бурханд өргөсөн байхад бид нар уур хилэнгийн асуудлаас угаасаа өөрөө аяндаа чөлөөлөгдөн гэж байгаа. Тэр бухимддаг одоо ууралдаг тийм асуудлаас гол үндсэн тэнд явд юм байна. За би нэг бас өөрийнхөө нэг жишээг ярихад би жишээлбэл юу яасан л да 3 өрөө байртай. Тэгээд одоо хүүхдүүд маань юу яагаад гараа явсан би дагаад тусдаа гараа явцсан нөхөр манаас ороод эзэнд очсон. Тэгээ би чинь ганцаараа олчиж байгаа юм чинь ганцаараа л 3 өрөө байранд эзэн болоод үлдчихлээ. Тэгээд бурхан залбирсан байхгүй. Эхлээд би жоохон айдастай байсан. За одоо яаж эзэн болж энд одоо юу анда ер нь тэгэл яг хөө зүгээр мэдээж орон сууцны 3 давхар бол гайгүй л дээ 6 давхар бол гэхдээ л бас явдалтай тэр чинь. Тэгээд за би одоо яах вэ гэд эхлээд нэг бодоход ч бас 3 өрөө байр ганцаараа эзэмшчихэл тэгэл байх нь нэг жахан цохимжгүй юм шиг бас нөгөө итгэгч хүний хувьд нэг тийм бодол байгаад байдаг шүү дээ. Яна бус зарим хүн гэр оронгүй шухуу байж хахад би ганцаараа 3 өрөө байр эзэмшээл ингээл сууж жахан эвгүй ч юм уу даа ч гэсэн бодол төрж янз янзаар бодож исэн. Тэгээд ерөөсөө нэг өдөр залбираа за эзэн энэ байрыг би танд өргөлөө. Энэ байрыг одоо яахыгаа та өөрөө мэдэрээ хинт ашиглуулмаар байна та тэр хүнд л яваараа би тэр хүнд зориулъя гэд өргөж залбирлаа л да. Тэгээд яг хүн ирэхэд эн чинь би бурханд өргөцсөн байр шүү. Хин ч гэсэн энэ миний байранд ирээд амьдрах боломжтой, ирээд надтай хамт амьдраа суух боломжтой гэдгээр юу яагаад тэгээд одоо хөдөө гадаанаас ах дүүнер ч олдон ирнэ штэ монголчууд чинь тэр ч мэдээж байх. За тэгээд нөгөө сүм чуулганыхныгаа бас ингээл цуглаана хийн. Одоо яг үнэндээ бол манай байр бол миний ихч биш одоо бурхны байр. Тэр маань одоо тэгэл хүмүүс цугладаг, цуглаана хийдэг бид нар чинь гэр чуулганаа гэртэл хийчдэг. Том өрөөндөө хийгээл ингээл яадаг. Тэгэл манайхан орж гарч явдаг. Одоо тэгээ манайхан заримдаа бүр манад ирэхээр тэгж идэм л та. Ойрдоо ирээгүй бүр айгүй сайхан гэртээ ирсэн юм шиг нэг гоё байна гэд. Нэг өөр юмсэг бид нар чинь галзууханд маань орж ирээл өөрсдөө би нэг өөрөө нэг копи хийгээд уучигээд копи мапи найруулж угаад бүр гэрээ сандсан юм шиг болчихж ин тэр гээд ингээ ирдэг. Тэгэхээр чи яаж юм бурхан тийм ерөнхийдөө цаагуур нь тэр хүмүүс тийм сэтгэл төрүүлээд байна л да бас чинь бурхан өөрөө л мэдж байгаа юм чинь тийм өөр юмсэг болохыг бас зөвшөөрж өгж байгаа. Тэгээд өргөчлөө. Тэгсэн чинь энэ сая нааша англи руу ирдгийн өмнөх нь яг урд өдөр нь одоо би чинь 7 сарын 26-нд наашаа ирсэн. 7 сарын 25-ны өдөр 3 дахь өдөр байсан. Тэгээ бас нөгөө виз гарахгүй нэлээ удаж жагаад ерөөсөө л виза гарахаар 2-3 хоног би наашаа гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр чин виз гарахгүй юу гэдгийг мэдээгүй юм чинь их бэлтгэл хийж амжаагүй. Гэхдээ яаралтаа бас ирэх нь арай илүү энд хүүхдүүдэд хэрэгтэй байсан болохоор яараал тэгээ за амжаад 4 дахь өдрийн билет ер нь захиалчигээ захиалаад авчихсан юм л да. Тэгээ 3 дахь өдөр чинь зөндөө их юм амжуулах болж байгаа юм. Тэгээ зөндөө их юм амжуулах болоод тэгээ бас хүмүүс ирж бас баяртаа гээл нэг нааш нь хүүхч ухтаа жах юм найз нөхдөд ч гэдэг юм өгүүлэх гээл хүмүүс ирж байгаа. Тэгэхээр чин би бас гэртээ байх хэрэгтэй байдаг. Гарч явж юм авмаар байдаг. Тэгээ нэг хурдхан хугацаанд гэртээ орж ирэхдээ ирсэн хүн цай чанж өгж ийн гэдэг нэг 2 литр сүйтэй цай чанаад галзуухандаа чанаад буцалж исэн. Тэгээ хүн орж ирэхээр нөгөөдхөө хийж өгчөөд бас нэг сайн оргилж буцлаагүй энэ да бүр сайхан халуун болтол буцлагыг залгаатай нь орхичоод нөгөө хүмүүстэйгээ ярьж суужгаад тэгээ явхангууд нь гараад явгангууд нь тэр хоёр сүүлийн хүн байсан болохоор за одоо ёстой нөө дэлгүүр хоршооноос авах юм аав захиалсан юмнуудыг аав амжуулнгээ гараа явсан чинь нөгөө юугаа марчиж галзуухан дээр нөгөө цайгаа марч байгаа явчих залгаатай дотор нь халдварын дүрээд орхисон нэг хөнгөн цагаан сав шүү тэр нь ядаж нэг зузааны их савч биш нэг тийм юмд цайгаа чанах дуртай байдсан би тэрэндээ чанаад залгаатай чигээр нь орхиол тэгэл нэлээ халуун өндөр дээр нь тавиал тэгээ гараа би 3:30 хавцаа гарсан юм шиг байгаа гэрээсээ үдээс хойш гараа явцсан тэгээ тэр цэцэг төв мөв тэгэл нөгөө сандаа мандаа явахгүй газаргүй явж за одоо тэгэл хамгийн сүүл за одоо боллоо доо гэж дуусгаал 9:30 болж яхад гэрлүүгээ ирж байгаа юм. Тэр чи одоо өдөр 3:30 залгасан цай штэ. Тэгээ гэртээ ирээл ороод ирсэн чинь харанхуй байх юм. Гэр харанхуй хаалгаа онгоолгол нэг юм орсон чинь бөө хийн шүү. Ерөөсөө тэгэл бөө утаа хийн шүү. Бүр замаа алдсан байна. Тэгсэн чинь л гинтхэн хүү яана би чи нөгөө цайгаа залгаад орхисон штэ одоо хідэн цаг болж байгаа юм тэр чинь айгу хүчтэй явахгүй манай тэр зух айгу даргалт бослохдаг дорн ширгээдэг дээр нь байгаа юм.
Тэгсэн чинь тог байдгүй за энэ одоо бодвол энэс л болоод шатаж дээ энэ гал хамгаалагч унсан багтаа гэл нэг юм гар утасныхаа гэрлийг асааж байгаа л уцаар ярьлаа нөгөө ивэ их рүү орон сууцны контор руу ярьж байгаа. Манай гал хамгаалагч унжчихээ би одоо залгаж чадахгүй хүн явуулаад энийг залгаад өгөөч гэл ярьлаа да уцаар. Тэгтээ нөгөө юу яаж байгаа би өөрөө ч залгаж мэдэхгүй шүү дээ тэрийг. Тэгээ шүүн одоо нөгөө юма бэлдэж баглаа савндаа юма хийж авна шүү дээ. Тэр чинь гэрэл хэрэгтэй байгаа байхгүй надад. Тэгээд ярьсан чинь за ихчээ мэдгүй дээ одоо тэгэл тог ирэхээр л мэддэг бах та гэдгийг. Тэгсэн чинь тог тасарчиж. Тог тасрахтай байж тээ яг манай орцны тэр хэсэг л тасарсан байгаа юм. Ерөөсөө тэр тог. Тэгээд өө эн чинь тог тасарсан юм байна гээл нөгөө юу руугаа хандаал тэр чинь ороод нэг 3 минут л болж байгаа шүү дээ. Уцаар яриад мэдээд тог тасарсныг мэдээд ерөөсөө оронгуудаа уцаар яриад эргэсэн чинь тог ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө саваа үдсэн чинь яг цайн ширгээл нүүрс болж дороо нөгөө нэг өтгөн сүүнийхэн дээдлийн одоо цэцгийн мүцгийн юм нь далбайгаад ингээд нүүрс болоо шатцсан байгаа юм. Тэгээд тэрний хин шүү. Тэгээд халбаг нь нөгөө никл халбаг нь тас харуулсан байгаа юм. Нөгөө цагаан сав нь тас харуулсан байгаа юм. Тэгээд байж байгаа юм. Тэгээд тэр юу болж байгаа юм бэ гэхээр нөгөө бурхан юм хамгаалж штт. Энэ амтан одоо миний юмыг шатаах гээд оргичоо гараа явчлаа. За энэ байшиг шатааж болохгүй энэ чинь миний юм байгаа. Тэгээд тог тасалсан. Манайд ер нь сүүлийн үед бол тог тасрахаа болсон. Харин сайн болсон шүү дээ тэр тал дээр. Тэгсэн чинь хизээ тасарсан мэдгүй тэр тог ямар ч байсан тэр савтай цааш эргээд дуусаад л яг л төмөр гардгийн даваан дээр л бурхан унтраагаад за одоо чи нэг юм орж ирүү гэд асааж байгаа байхгүй тэр тогийг. Тэгэхээр ийм гайхамшигтай байдаг. Үнэн дээр эзэн өөрөө юмаа хамгаалдаг. Бид нар өөрөө эзний өмнөөр орж өөрөө юмдаа эзэн болохгүй л өөрөө зууралдаал тэгэл хүнтэй муудалцаал хүн түнтитлээ уурлал чинрээл ингээд байхын орон зүгээр бурханд өргөцсөн байхад бурхан тэр зүйлийг хамгаалж байгаа. Тэгээ би тэрийг ингэж ойлгосон л да. Би энэ байрыг чинь би нэрэн бурханд өргөцсөн шүү дээ. Энэ юм чинь бүгдээрээ дотор нь байж байгаа юм ч гэсэн бурханых энэ тог могийг шатаагаад энэ юм өмийг шатаагаад. Тэгээд би дараа нь бас хүн чинь юмдаа харамтай байна. Бурханы юм ч гэсэндээ эн чинь би сайн нэр. Бас нөгөөд юм хайчихгүй санаад харсан чинь хайчмаар харагдаад байна л да. Тэр цагаан сав хаалбага энэ тэр бол одоо угааж яхах нь одоо дэндүү төвөгтэй. Тэр бол угаасаа арилахгүй байхаа гэж бодсон чинь угаамаар санагдаад болдгоо. Тэгээд угаасан чинь арилж байгаа байхгүй. Никл халбагныхаа өнгөнд ороод ягаачгүй савн зүгээр бас сайхан угаагдаад арилсан. Тэгэхээр яг цагийн тааруулаад таслаад тэгээд за одоо нэг юм чи орж ирүү за би юм хамгаалсан шүү нөхөр минь чи ингэсэн байх шүү гэд надад ойлгуулад өгч байгаа. Тэгээд ийм л одоо амьд хүчтэй яг үнэндээ хэлсэндээ хүрдэг амлсандаа байдаг тийм эзэн байгаа юм л да. Тэгээ олон ийм жишээ байна л да. Эзэнд өргөсөн юмнуудыг эзэн яаж хамгаалдаг юм бэ гэдгийн маш их гайхамшигтай сайхан жишээ байна. Тэгээд энэ саяны ярьжсэн хан боргоцон түүхэн дээр гардаг хүн эхлээд яг талбай хан боргоцон талбайгаа өргөсөн. Тэгээд дараа нэг удаа хүн айгүй их өвдсөн. Маш их хүчтэй айхтар хүчтэй хүнд өвчин тусч л дээ. Тэгээ өвдөд үрээ ёстой айгүй их халуурж явах үед нөгөө би чинь хүүгээ бурханд өргөөгүй юм биш тий. Хүүгээ бурханд өргөөгүй юм байна гэж мэдээд нөгөө хүүгээ маш их өвдөхөөрнө. Тэгээ за бурхан минь энэ хүүч гэсэн таних. Би хүүгээ танд өргөлөө. Яахыгаа та мэдэрээ. Та миний хүүг авбал бас зүгээрээ. За авахгүй байвал надад буцаагаад өгвөл би баярлнаа. Энд чи юу гэсэн үг вэ гэвэл миний хүү өгсөн ч одоо яа их вэ? Би танд өгчөж байгаа юм чинь та өөрөө л мэддэг гэсэн үг шүү дээ. Тийм их өөрчлөлт тэр хүнээс гарч байгаа байхгүй юу? Зүгээр нэг муу хан боргоцсон хэмжээнд өргөсөн байгаа өөрөө. Тэгээд яадаг вэхээр нэр үнэндээ биднэрт байгаа юм чинь биднэрийнх бишээ гэдэг имийг Библиэлд эзэн дандаа хэлж өгдөг. Биднэрт байгаа юм чинь биднэрийнх биш. Би ч өөрөө минийх биш шүү дээ. Бурхан хэлсэн байдаг те. Та нарын бие та нарынх биш гэдгийг та нар мэддэггүй мүү гэд хэлсэн байдаг. Бурханы ариун сүнсний дугуун гэдгийг та нар мэддэггүй мүү гэж. Тэгэхээр бид нар чинь бие махбодтой ч гэсэн бурхан минь энэ таны ариун сүнс оршиж байгаа бие махбод та өөрөө мэдэрээ энийг гэж хандах тийм хандлагаар л бид нар хандж явах хэрэгтэй байна л да. Тэгээд хүүгээ өргөө тэгээд яасан чинь хүн тэгээд ороо өвчин эдгэрээд намдаад зүгээр болсон гэж байгаа юм. Тэгэхээр хан боргоцоо биднэрт ямар хан боргоцоо байгаа ямар одоо юма бид нар өргөөг байгаа юм. Өргөн л дөө хүн тэгэл хэмжээ бид нар жишээлх юм бол Авраамийн жишээ бол биднэрт Библиэс авах маш сайхан том жишээ байгаа юм. Авраам хүүгээ өргөдөг штэ. Тэгээ тэрийг нь бол яг хүүгээ өргөдөг гэдгийг сэтгэлээсээ хүүгээ салгасныг хэлж байгаа. Энэ өргөх гэж яриад байгаа юм маань миний сэтгэл зүрхэн дотроос тэр юм одоо минийх биш бол салахыг л хэлээд байгаа юм л да. Үхэн 50 зууралдаад байгаа тэр нэг юм аа тэгээд хүн яагаад ууралдаггүй гэхээр тэр юм нь минийх гэж үзээд ингээд зуураад байдаг учраас тэр юм нь алдагдахад юм уу тэр юм нь байхгүй болоход ч юм уу тий тэр юм руу хүн хүрэхэд ч юм уу ууралж хэлгэнч тэрийгэ тавьж өгөхгүй байгаа юм л да. Тэгээ Авраам яадаг вэ гэхээр одоо 90
эхнэр нь 90 настай өөрөө 100 настай болтлоо үр хүүхдгүй. Ерөөсөө эхнэр нь хүүхэд төрүүлэх чадваргүй хүсэр эмэгтэй. Тэгэл явж байгаад бурхан чамд би хүү өгнө гэж амласан. Тэгсэн хэрнээ амласнаас нь хойш 25 жилийн дараа 75 таа багт амлаад 25 жилийн дараа тэр хүүнийг юм төрж байгаа шүү дээ. Тэр амлалтын хүү яг одоо эхнэрээр нь дамжуулж сараагаар наваал эхнэр сараагаар нь дамжуул төрүүлэх хүн тэр Исаак гэдэг хүн төрж байгаа. Тэгэд төрсэн хүүгийн аваа өсвөр насн дээр очиод нэг тэр нэг шатаал тахилын мод өргөөд явах, үүрээд явах хэмжээний настай гэдэг чи одоо нэг 10 хэдтэй хүүхэд байсан юм шиг байна. Нэг 13 4-тэй ч юм уу тийм л хүүхэд байсан юм шиг байна. Тийм насан дээр нь за чи цорын ганц хайртай хүүгээ аваад Мориагийн уул руу яв, Мориахын уул руу яв. Тэн дээр очиод хүүгээ надад өрг гэж хэлсэн. За энэ бол зүгээр ойлгоогүй хөндлөнгөө сонсож байгаа Библийг сайн гүн уншаагүй хүнд бол ямар хэцүү бурхан бэ наадах чинь. Цорын ганц хүүгээ өрг гэж шаарддаг бурханы чинь би яаж миний бурхан гэж итгэх юм бэ, шүтэх юм бэ? Айхтар бүр зарим хүн гэж хэлдэг байхгүй харгас бурхан байна гэж. Яг үнэндээ харгас гэж хэлмээр тийм ойлгомжгүй юмнууд харагддаг учраас хүмүүс тэгж хэлээд байна л та. Нөгөө гүн нарийн Библийг бүтэн бүхэл цогцоор нь харахгүй учраас тэр чинь тэгж ойлгоод байдаг. Гэтэл Авраам яасан өглөө эрт босоод илжгээ эмээлж унаад зарцаа аваад хүүгээ аваад явлаа гэж байгаа байхгүй. Өглөө эрт босоод явна гэдэг маань сэтгэл дотор айл хэдийний шийдвэрээ гаргацсан. За одоо бурхан нэгэнд ийм удаан жил хүлээсэн ч гэсэн бурхан надад өгсөн. Бурхан авлаа. Яг нөгөө нэг Йовын түүхийн л нөгөө жишээ маань яваад байгаа шүү дээ энэ чинь. Бурхан авсан, бурхан өгсөн, бурхан авлаа. Бурханы нэр алдарш болтгоо. Ерөөсө бидний хандлага маань, бидний зүрхэнд байгаа шийдвэр маань аль хэдийний өөртөө байгаа юм а тийм байдлаар шийдтсэн байх хэрэгтэй. За энэ бурханых минийх биш. Тийм учраас бурхан өөрөө л мэднэ. Гэсэн тийм хандлагатай байж хахад тэр одоо уур хилэнгийн асуудал гэдэг юм чинь байхгүй болж амар тайван, жинхэнэ амар тайван хурж ирд юм л да. Яг тэгэхээр би бурханд даатгацсан. Яахыгаа бурхан л өөрөө мэднэ шүү дээ. Тэгээд Авраам тийм шийдвэр гаргасан учраас одоо явсан байгаа. Тэгээ яваад яг хүүгээ өргөлийн тахлын ширээн дээр тавиад тэгээд тавихаас өмнө нэг хэлсэн юм Авраамын нэг хэлсэн үг байгаа л да. Юу ч хэлдэг вөхөр хүн асуудаг аава. Нөө модоо өрөө явж явах та. Тахлын мод нь байна. Тахил нь хаана байгаа юм бэ гэж. Өөрөө тахил болохгүй явж байгаа шүү дээ тэр амьтан чинь. Тэр хэсэг надад маш их тийм ерөөсөө л би тэр хэсгийг уншиж байхдаа өөрөө ирэхгүй ингээд нулимс ингээд самсаа шархирал тэр хүүхдийг өрөвдөж бас тэр эцгийг өрөвдөж тэр орой насандаа олсон эцэг тэр хүү хоёр яаж тэр ямыг биелүүлэх вэ? Хүүн асуугаад байдаг өргөл чинь хаана байгаа юм бэ аава? Мэдэхгүй шүү дээ өөрийг өргөхгүй явж байгаа. Тахилын мод нь байж байна тэгээд одоо тэр өргөл нь хаана? Тэгэхэд Авраамын хариулсан хариулт нь бурхан өөрийгөө тахилаар хангана гэж хэлсэн байт. Бурхан өөрийгөө тахилаар хангана гэж. Мөн агуу юм байгаа үз? Ямар агуу итгэл вэ тэр итгэл? Бурхан өөрийгөө тахилаар хангана гэхээр Авраамын итгэл юу вэ гэхээр ямар ч байсан хүүгээ өрг гэсэн би тэрийг хийхээр явъя. За бурханд нэг арга зам байгаа бах. Яахыг би мэдэхгүй. Өөрөө ямар ч байсан тахилаар хангах бах. За яах вэ? Хүүг авлаач гэсэн буцаагаад надад өгнө. Яг энэ дахин амьдлтын хараа байдаг байхгүй Авраамын. Миний хүүг одоо ингэж өргүүлчлээ гэхэд бурхан амьлуулад буцаагаад надад өгөх чадaltaй бурхан. Ямар ч хэл байсан би ойлгохгүй надад хэцүү байгаа ч гэсэн би бурханы хий гэж хэлсэн тэр юмыг л хий. Тийм итгэл. Тэгээд оронд нэг хуц гаргаж ирээ Авраам чи цорын ганц хүүгээ надаас хайрлаагүй гэж чинь би харлаа. Чи надад ийм итгэлтэй байгаа гэж харлаа хүүгээ битээ өргөө тэр хань өрг. Тэгэд Библиэлд юу гэж тооцдог гэхээр Авраам хүүгээ өргөсөн гэж тооцдог. Өргөсөн гэж тооцдог. Яагаад гэвэл тэр сэтгэл зүрхний асуудал. Ерөөсөө л хүний итгэлийн асуудал гэдэг чинь сэтгэл зүрхэнд л гардаг. Би сэтгэл зүрхэндээ л шийдвэр гаргасан байхад л хангалттай. Тэгээд бурхан өөрөө дараа нь яахыгаа тэр бурхан өөрийгөө тахилаар хангана гэдэг чинь бурхан өөрөө дараа нь яахыгаа өөрөө мэд. Яахыгаа өөрөө мэд. Нэгэнт би өөрөө шийдвэрээ гаргаад тэгж өөрийгөө чөлөөлсөн байгаа бол бурханы өмнөөс бурханы юмд хүрж байгаа хүнд уурлаад авах шаардлагагүй. Бурханы юм янз болоход уурлах шаардлагагүй. Тэгэд энэ семинарыг ярьдаг Билл Гадрдгаа өөрөө маш олон сайхан жишээ ярьдаг л да. Тэгээд энэ дэр нэг жишээ ярихад
банкныхаа юг өргөсөн гэж байгаа маань хүн. Уг нь бол хүүхэд байхаас л 10 дугаар ангид бүр бага дунд сургуулийн наснаас эхлээд банкнд хадгаламж хийж эхэлсэн юм байна л да өөрөө. Нэг олсон жоохон 100 мөнгөний зүлэг ногоод хайраад олсон мөнгө зөнгөө ингээл хадгалж эхэлсэн. Тэгээ хадгаламжийн дэвтэртэй байсан. Тэгсэн чинь нэг өдөр Есүсийн ирэх төглөө гэж бодож исэн чинь өөх яана Есүс ирэхэд би мөнгөө яах вэ гэж бодсон гэж байгаа. Өөрөө нэг хадгаламжийн мөнгө нь би чи мөнгөө яадаг үлээ. Есүс үрээд ирвэл би мөнгөө яадаг үлээ гэж бодонгуудаа өөрөө юу ойлгосон гэвэл миний зүрх сэтгэл мөнгөн дээр байгаа юм байна. Бурхан дээр биш. Мөнгөн дээр байгаа юм байна гэж мэдээд тэгээд ерөөсөө өргөчийгээд тэгээд юунд өргөсөн байна. Хадгаламжийнхаа дэвтрийг бурхандаа өргөсөн байна. Бурхандаа өргөнө гэдгийг шилжүүлсэн. За энэ цаг мөчөөс эхлээд миний хадгаламжийн дэвтэр тэр чигээр ингээд таних. Та тэрийг аваад үгүй хин үү яа нөө өөрөө л мэдэрээ. Энэ одоо минийх биш. Тэгээ тэр цагаас нь хойш хадгаламжийн дэвтэр нь байснаасаа хэд дахин нэмэгдсэн гэж байгаа юм. Бурхан одоо нэмээд нь штэ тэрийг. Уг нь өөрийнх нь биш болцоо одоо бурхан яасан ч хамаагүй болцсон. Тэр хадгаламжийн дэвтэр нь янз бүрийн замаар яагаад ийгээд алга болсон ч өөрөө одоо тэрэнд харамсаж ууралж гомдохгүй нэ штэ. Тэгээ шийдчихсэн. Тэгээ яах гэжсэн гэхээр уг нь тэр хадгаламжийнхаа дэвтрээр бол машин худалдаж аавна гэж өөрөө төлөвлөж ийсэн. Машин авах гэдэг зүйлс. Аав нь болохоор коллежийнхаа төлбөрийг төлөх байхаа миний хүү гэж гордж ийсэн гэж байгаа юм. Тэр чинь бас юу тавина шүү те. Өөрөө болохоор машин авна гэд. Тэгээд нэг юу яасан юм бэ л да. Яг машинтаа болсон. Жохон тэр нь хадгаламжийн дэвтрээр авсан юм ханаас авсан. Машинтаа болсон. Машинаа бас өргөцсөн. За бурхан минь энэ машин таних гэдэг. Тэгсэн машинтаагаа явж исэн чинь нэг өдрөл бурхан ямар сайхан агуу бурхан бай гэл дуу аялцсан нэг сартаа шүндлийг сайхан давхиж явсан чинь машин пак гэл зогссон юм байна л да. Явах ойлол. За зогсчлоо гэд асаах гэд ядаад байжсэн чинь араас нь гэмтхэн том гэрэл гарч ирсэн л нэг машин ачааны тэрэг орж ирээд арын дохионы гэрлээ асаагаад чи нэмэргүй тэр нь жоохон ямар учиртай ч юм ороод ирсэн. Байрц. Тэгээ өөрөө тэрийг их айлын хошоо ярьж байгаа маа. Тэгээ аяндаа сайн дураараа намайг түрж өгөх юм гараад ирсэн гэж байгаа. Ямар юма түрж өгөхөдөө дайрж байгаа юм чи өөрийн. Тэгээд би ч суудал доогууraa сайн шигдлээ гэл ингээд суудал доогууraa сайн шигдээд ороод л үлдсэн чинь машины шахаад замын хажуу руу гаргасан чинь миний нөгөө бурханд өргөцсөн машин байдгүй гармуу шиг хэлбэртэй болсон гэж байгаа. Өөрөө амьд үлдсэн. Машин гармуу шиг хэлбэртэй болсон. Тэг ямар ч байсан өөрийн амьд үлдээсэн байгаа байхгүй. Тэгсэн. За яг бурхан энэ чи таны машин, та машина гармуу шигч болгоно юу ч болно таны лимчин гэд уур нүрээгүй гэж байгаа юм дэрнэ. Гэхдээ тэгээгүй тэрийг өргөөгүй байсан бол машин гармуу шиг болохоор чи уур хүрнүстэй хүн амьд үлдсэндээ баярлахгүй дээ. Машин юм болчлоо гээл. Яста машин таа яваа. Тэгсэн чинь бурхан та өөрөө л мэдэх бах таа машин чин гармуу шиг болчлоо. Тэгээ яхаа та өөрөө мэдэрээ гэд ингэсэн уур хүрээгүй. Тэгжээтэл чин дараах нь тийм болцсныг мэдээд л хүмүүс утастал за чи машингүй болцсон гэж сонслоо. Үйлчлэл чин зориулаад би нэг тийм машин авъя. Би нэг ийм машин авъя гэсэн чин 7 машинтай болсон гэж өөрөө. Нөгөө нэг машин гармуу шиг болсон чин гадаа 7 машин тавих талбай үнэндээ манад байгаагүй. Би яг хүний өгсөн юмыг авахгүй гэж хэлдэггүй болохоор аваад байсан. Тэгсэн чинь 7 машинтай болсон гэж. Тэгээ энэ бол нэг сонсоход инээдтэй юм шиг хэрнээ үнэн байгаа байхгүй юу? А нөгөө талаар нэгэнд бурханд өргөгдсөн юм бол бурханы юм. Бурхан тэр юм арвижуулна уу, яа нү тэр нь бурханы өөрийнх нь хэрэг. Аавн уу, бойлно уу бурханы өөрийн хэрэг. Тийм болохоор чинь хүн нөгөө уур уцаарын асуудал гэдэг юм. Үнэндээ уур яагаад байдгүй гэвэл өөрт нь хүрсэн, өөрийн юм алга болсон, өөрийн эрх зөрчигдсөн. Тэгээ энэ дэр бас өөр жишээ ярихад бол маш энгийн жишээ би өмнө ярьж байсан. Дахиад бас энийгээ давтаад л хэлэхэд жижиг эмч гэсэн жижигддэггүй бидний уур унтуг хүрэгдэг штеп. Бид нар бурханд унтаж амрах эрхээ өргөцсөн байхад бид нар нэг шөнө унтаж амрахгүй болцсондоо уг нь нойр хүрхгүй болох ч хэцүү юм байна л л дээ. Нэг хэсэг би нэг нойр хүрхгүй болчиход тэгээд ерөөсөө унтахгүй байх чинь айгүй хэцүү. Цаг яваад байдаг, унтаж өгдөггүй, маргааш өглөөний ажил бодогдоод байдаг. Босоод ирэхдээ одоо би унтаж амраагүй хүн босоод ирнэ гэд бодохдоо унтмаар байдаг. Тэгэл нүдээ айгүй чанга айнаад одоо тас айнаад ингээд л булчин шүрмсөө чангалаад тас айнаад твцэн чинь нэмэргүй ерөөсөө тэгэл бүр л тэгэл сэргсэн бол сэргсэн тэгчээд байдаг. Хэцүү юм билээ. Тэгтээ харин яг уу нөгөө энэ унтаж амрах хэрэг ч гэсэн бурхных гээд өргөцсөн тохиолдолд баярлал. Бурхан намайг босоод юма хий гэж байгаа юм байна. Одоо нэгэн унтаж болох байгаа бол яах вэ би одоо урд чөнүүдэд унтуулсан сайхан юм а унтаж чадахгүй байгаа нь бас сайхан юм а би юма хийчихье гэл нөгөө маргааш өдөр яаж хийнэ гэдэг байгаа юм а босоод тэр шүнд хийж яхад чинь хэн хориглох вэ намайг тэр юма хийнэ эсвэл библийн уншин эсвэл залбирна. Эсвэл бурхны үгнээс цээжилсэн үгээ тунхаглаад хэлнэ. Тэгээ одоо сүүлийн үед би энэ бис амьдралын үндсэн зарчим семинараас сураад цээжилсэн ишлэлээ тунхаглаад байхад өстой гайхамшигтай сайхан унтна. Одоо тэр цагаас хойш би миний нойр бүдэл гэдэг юм байх болсон.
Ерөөсөл ишлэл цээжлээд эхлэнгүүд цээжилсэн ишлэлээ хэлж амжааг байхдаа л унтчих. Тэгээ одоо надад унтахын асуудал байдаггүй. Ерөөсө толгой дэрэн дээр тавилаа бол нам унтна. Юу ч болж исэн хамаагүй. Сайхан амарна. Богинохон унтсан ч гэсэн айгүй сайхан амарна. Тэгээ унтаж амрах эрхээ ч гэсэн бид нар өргөх хэрэгтэй. Идэж уух эрхээ өргөцсөн байхад хүн ядрах одоо өлсөж зовж ядрахын зовлон байдаггүй. Одоо ингээл хөдөөхээр жишээлбэл хөдөө мөдөө явж байгаа юм л да. Одоо аян замд ингээл явна. Тэгт чин идэх эрхээ би өргөцсөн шүү дээ бурханд. Би идэхгүй ч байсан яг үдэ. Идэх чин би тэр эрхийг би танд шилжүүлсэн гэдэг ингээд өнөөдөр юм олдохгүй хоол идэх тийм боломж гарахгүй байгаа бол сайхан завшаан штэ харин мацаг барил явчих юм бэ. Мацаг барил явчих гэхэд өдөржингөө хоосон явахад би ерөөсөө за би ядраад энэ одоо өдөржин хоосон явж энэ яасан хэцүү юм дээ гэдэг тийм сэтгэл төрдөггүй. Тэгэл баяр хөөр. Гэхдээ надад нэг мацаг барьчих завшаан гардаа штэ. Үргэлж идчихэдэг чинь бас үргэлж идгийнхээ төлөө талархъя. Гэхдээ миний хотод амрах боломж олгосонд баярлалаа. Хотод минь амарч байна. Ерөөсөө ийм маягаар нөгөө зүйл тэр хэцүү бэрх гээд тохиолдод байгаа тэр зүйлүүд чинь миний эрх зөрчигдөд байгаа гэж үзээд уур хүргээд идэг тэр зүйлүүд чинь бурханд шилжүүлсэн байхад бурхан энэ удаа идүүлмээргүй байгаа юм байлгүй дээ. Энэ би чинь минийх биш шүү дээ. Бурханых хотод тоосон байх нь бурханы таалалд нийцэж байгаа юм байлгүй. Тэгвэл хоосон явчих. Ерөөсөө яг ийм жижиг сажиг зүйлүүд ч гэсэн багдахгүй. Тэгээд багаас нь ихтэй хүн бол яадгүй гэхээр эрхээ өргөхдөө одоо том юмнуудаа үлдээгээд нэг өөрийнхөө айгүй чухал гэдэг юмнуудаа үлдээгээд амархан шиг ингээд бурханд өгчөд яах вэ гэсэн юмнуудаа эхлээд өгж эхэлж байгаа юм л да. За энэ чи яг энийг өгчий. За энэ чи яг энийг өгчий гэж тэгээд нэг аваад үлдэх нэг жаахан юмнууд үлдээд байгаа юм. За энийг ч арай өгч чадахгүй. Бурхан энийг би нэг жаахан харанхуй өрөөндөө хадгалчихъя гэд ийш нь хийчихэд бурхан яадгүй гэхээр яг ирээл нөгөө харанхуй өрөөрөө энд нэг юм байна да гэд харуулж ийн гэж байгаа. Яаж тэгэж харуулдгүй гэхээр нэг ямар нэгэн юм бол намайг л өдөөд эхэлнэ. Одоо ингэж болохгүй болгоод нэг болохгүй болгоод уур хүрэх гээд шүү дээ. Одоо нэг уур хүрээд байгаа нэг юм гараад байна. Тэгэхээр тэр уур хүрээд байгаа бол миний уур унтуу төрөөд байгаа бол за надад чинь өргөөгүй юм юу байгаа вүлээ. Би юу бурханд өргөөгүй хадгалсан бэлээ гэд бодохтол яг тэр юмнууд дээр нь очсон холбогдсон тийм юмнууд л ирж намайг юу асан юм байдаг. За тэгээд жишээлх юм бол одоо яаж юм гэхээр ингээд одоо жижигхэн юм нэг шүдний эмч хүний жишээ ярьж исэн. Тэр хүн болохоор яасан гэхээр нэг юмны харьшилдах чимээ үлгүүрийн эхнэрийнх нь үлгүүрийн харьшилдах чимээ сонсогдоод баян хаалгантаа үлгдэг. Тэгээд нөгөө хаалга хааж нэгтэл тар яр гэж дуурд юм л. Тэгээ нөгөө нөхөр нь болохоор эхнэртэй дургуй нүрэл заавал энэ үлгүүрийг энд авчирч үлгүүл яад юм би тэр үлгдэг газар нь аваачаа үлгчихэд яад энэ л намайг л бүр нэг тэгүүлэх гэж одоо уурлуулах гэж байгаа юм шиг хар яр гэж дуургаад ах ингээд эхлээд уур нь хүрээдсэн. Тэгсэн чинь дараа нь юу гэж үзсэн гэхээр өө эн чинь надтай ажиллаад байгаа бурхны арга юм шүү. Намайг болохгүй байгаа юм а энэ зүйлээр дамжуулаад чи дохио аваад за эн чинь надад өгж байгаа сэрэмжлүүллийн хонх байна. Надад юу болохгүй байгаа юм бэ? Тэр юмаа би засах шаардлагатай байгаа юм байна гэд тэгээд сүүлд нь яасан гэхээр яг хоо жоохон алей хошин маягтай яаж байгаа бурхан минь нөгөө нэг ором номын 6 дугаар үлээ гэдэг шүү дээ. Оромын 6-аг бол бид нар угаасаа итгэгч хүн цээжлээд уншаад тунхаглаад авах ёстой тийм муу зуршлаа ялан дийлэх айгүй чухал бүлэг байгаа юм л да. Тэгээд тэн дээр одоо тэр хар яр хийсэн үлгүүрийн дуу чимээнд унтууцах цухалдахаа да өгчгсэн би хэрхэн түүн дотроо амьд байх вэ гэж нөгөө чинь нөгөө харх гээл дуурахтай олонд нь энэ харх гэдэг чимээнд унтууцдаг би өгчгсэн гээл ингээл өөрийгөө тунхаглаад байгаа юм л да. Тэгэхээр нөгөө сүүлдээ нөгөө харьяар гэж дуурдаг нөгөө үлгүүрийн чимээ чамд нэг юм байна шүү жирдэн чамд нэг юм байна шүү жирдэн гэдэг их сайхан чимээ болоод одоо бурхан харин надтай ажиллаад байна. Надад сануулад байгаа юм байна. Миний нэг төсвөр төвчээрийг бий болгох гээд байгаа юм байна гэж ойлгоод тэрийг уур унтуу биш баяр хөөр болгоод энэ ч харин надтай ажиллаж байгаа бурхны одоо дохио чимээ намайг сайжруул засаж авах гэж байгаа бурхан надтай ажиллаж байгаагийн тэмдэг байна гэд ингээ баярлснаас нь хойш нэг удаагүй ихнэр нь өмнө нь хичнээн хилээд нэмэргүй засарч өгөөгүй ихнэр нь үлгүүрээ аваад хураацсан байна гэж байгаа. Өөрөө чи хураа гэж хэлэхээс нь өмнө ихнэр нь өөрөө аваачаад яасан бурхан одоо зорилгоо биелүүлчихлээ шүү дээ. Тэр хүн зангаа засчлаа. Тэр өссөн юм нь болчлоо. Одоо тэгэхээр нөгөө ихнэр тэрийг аваачаад үлгчгээс яах вэ? Тэгээ иймэрхүү жишээнүүд л зөндөл байгаа юм л да.
Тэгэхээр энэ ийм зүйлүүд гэдэг маань бидний нөгөөд ойлголцож чаддаггүй хоорондоо зөрчилдөд идэг, биенээ дургуцуулаад идэг, ундууцуулаад идэг. Тэрнээсээ болоод тэгэл том хэрүүл болоод үсэд заргалдаад маргалдаад явцдаг харилцааны асуудал гараад ирдэг ийм зүйлүүдийг чинь шийдэх аюул сайхан том одоо шийдэл болчихж байгаа юм. Тэгээ энэ дээр бол нэгдүгürt бид нар эрхээ өргөх юм бэ. Гэхдээ бүх эрхээ гэж байгаа юм. Бүх эрхээ. Яагаад тэгж гинэ гэхээр авж байгаа шалтгаан нь бол Бурхан өөрөө намайг бүтээсэн. Би өөрөө Бурханых. Би өөрөө Бурханых юм чинь Бурхан намайг мэдэх хэрэгтэй. Би өөрийгөө мэдэх эрх байхгүй. Би чинь аминдаа өөрийгөө мэдэх гээд байгаа шүү дээ. Тэр эрхээ хамгаалаад байгаа гэдэг чинь. Бурханы өмнөр өөрийгөө мэдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр надад өөрийгөө мэдэх эрх байхгүй. Бурхан намайг яхаа мэднэ. Тийшээ явгүй би тийшээ явна. Энд иргүүл энд иргүүл. Харин нэг юм зөвхөн хүмүүс ингэж энэ чинь харин хэцүү юм бэ. Бурханд итгэнэ гэдэг чинь Есүс итгэнэ гэдэг чинь эрхчлөөгөө хасуулчих юм биш үү? Тийшээ явгүйл явж идэг боол шиг одоо Бурханы нэг боол болцсон. Тэгээд ийшээ яв гэхээр нийшээ явал, сув гэхээр нь суугаал, өрг гэхээр нь өргөөл. Одоо энэ чи хэцүү юм биш үү? Зарим хүн бүр тэгж идэв. Би одоо энэ сайхан амттайхан нүглээ жаахан хийж байгаа. Тэгээд дараа нь наад Есүс үчтэй ирья гэж. Ягаад тэгэхээр нөгөө дуртай байж тээ тэр өөрийнхөө хийж байгаа гим нүгэл тэр юмдаа дуртай учраас энэ Есүст орчих юм бол тэрнийг хязгаарлуулчих нь байна. Уурлахтаа дуртай уураасаа таашаал авдаг хүн байдаг гэж байгаа шүү дээ. Би уурлж чадхаа байлчих юм бол ямар хэрэг байх юм. Уур хилэнгээ хүргэж яхан таашаал авч ийл та гэж тэгдэг хүртэл хүн байдаг гэж байгаа юм чинь. Тэгэхээр тэгж ойлгоод байдаг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ бол бидний Бурхан биднийг харин чамайг би эрхчлөөнд гаргаж өгье гэж хэлсэн. Энэ бидний эрхчлөөний зарчим дээр яригдана. Би чамайг эрхчлөөнд гаргаж өгье. Ямар эрхчлөөнд гаргах гэдэг юм? Муу зуршлынхаа боол болоод чи явж гин үү? Уур хилэнгийн боол болцсон байна уу? Шунхаарлын боол болцсон байна уу? Тэрний чинь сулж өгөөд тэрнээс чинь чамайг суллаад би эрхчлөөнд гаргаж өгье гэж байгаа. Хүн болохоор юуг эрхчлөө гэж үзээд байдгүй гэхээр хүссэн бүхнээ хийж байгаагаа эрхчлөө гэж үзээд байгаа хүн. Бурууч байна уу, зөвч байна уу хамаагүй хүссэн бүхнээ хийхийг эрхчлөө гэж үзээд байдаг. Бурханыхаар бол Бурханы одоо хараагаар бол эрхчлөө гэдэг нь хүсдэггүй муу зүйлээ хийдэггүй болох хүч чадлыг эрхчлөө гэж байгаа. Хүсдэггүй муу зүйлээ хийдэггүй болох чадал, хүч чадал. Хүсдэггүй муу юмд баригдаж захирагдахгүй байхыг л эрхчлөө гэж хэлж байгаа юм л. Энэ зарчим бид нар дараагийн юм дээр үзнэ. Тэгэхээр нэгдүгээр эрхээ өргөх юм бэ? Бүх эрхээ өргөнө. Бүх эрхээ өргөнө гэдэг нь би юун дээр тулгуурлаж өргөх вэ гэвэл би Бурханых. Бурхан намайг бүтээсэн. Бурхан намайг өөрөө мэднэ. Миний эзэн юмаа мэдэж иргэн усаа хаштгийг. Тэгэхээр надад байгаа бүхэн бол минийх биш, Бурханых. Би энийгээ Бурхандаа шилжүүлэх ёстой. Тэгсэн цагт хариуцлах нь Бурханых болоод Бурхан миний өөрөө хамгаалах гээд өөрөө олж авах гэж зүтгээд байгаа. Өөрөө л одоо барьж байгуулах гээд байгаа тэр юм маань Бурхан өөрөө хариуцаад өөрөө авч явнаа гэж үзэж байгаа тэр итгэл юм байна л да. Тэгэхээр нэр үнэндээ Бурхан өөрөө бас хариуцаад аваад явдаг. Маш гайхамшигтайгаар өөрөө хариуцаад авч явдаг. Тэгээд хам боргоцын түүх энэ дэр гардаг тэр хүний юм шиг одоо тийм олон хам боргоцоонууд бид нарт яаж ямар хам боргоцоо байна? Унтаж амарх эрхээ нэгтэг хам боргоцоо байна уу? Уур уцаарын хам боргоцоо байна уу те? Уур хилэнчин л өөрөө унтаж амархын одоо юм байна уу? Эсвэл одоо би юу эдий? Өөр маш олон эрх мандуулах гэдэг штеп хүн чинь те? Би одоо хүснээр амьдрах эрхчлөөтэй ч гэдэг юм өөрийнхөө эрхчлөөг ингэж уртаа тавиад байдаг. За спорт байж болно, урлаг байж болно, хөгжим байж болно. Тэр бүхэн чинь би одоо өөрийнхөө дуртай хөгжмийг сонсох ёстой ч гэдэг юм уу? Тийм одоо зүйлүүдээ Бурханд өргөх хэрэгтэй юм байна. Тэгж өргөсөн цагт Бурхан өөрөө тэрийг хариуцдаг юм байна. Тэгээд өмчлөөд байгаа миний надад байгаа өмч хөрөнгөө бүгдийг өргөх юм байна. Тэрэн дотор миний бүх надтай холбоотой харилцаа орно. Одоо миний хайны жил, миний үр хүүхэд, миний найз нөхөд, миний бүхэл одоо миний гэсэн тэр холбоо харилцаанууд бүгд зөвхөн эд материал биш л дээ. Өмчлөл гэдэг дотор маань надад гэж өгөгдсөн харилцаанууд байна шүү дээ. Тэрийгэ ч гэсэн бид нар одоо бас өмчлөх хэрэгтэй. Бурханд өгчих юм бол одоо эдгээр минийх биш ээ. Таных тийм учраас та яахыгаа өөрөө мэдэрээ гэж байгаа цагт яг тэр Йовоос гарсан одоо та өгдөг Бурхан өгсөн Бурхан авлаа. Бурханы нэр алдарших болтугай гэдэг тэр үгийг хэлж чадхаар тийм хэмжээнд жинкнээсээ хэлэх тийм хэмжээнд амар тайван байж чадах. Тийм нөхцөл бий болд юм л да. Тэгээд энэ өмчлөлийн зарчим гэдэг маань үндсэндээ бол эдлэх эрхээ өргөх, өмчлөлөө өргөх. Тэгснээр бид нар ямар асуудлыг шийдээд байна вэ?
уур хилэнгийн асуудлыг шийдээд шүү дээ. Уур уцаарын асуудал. Хүнд байдаг хамгийн том бас нэг сул талуудын нэг уур Библиэлд хэлсэн тэр уур хилэнтэй хүнтэй болон одоо төрхөн зантай хүнтэй бүү нийлээ гэдэг тэр үг одоо хэрэгжүүлэлтийг биелүүлж байгаа. Тэгэхээр юу өөрөө уур хилэнтэй байх нь байтгаа уур хилэнтэй хүнтэй битгий нийл гэж хэлж штэ тий. А тэгвэл өөрөө уур хилэнтэй байх юм бол яах вэ гэхээр одоо надтай хүн нийлэхгүй нэ штэ. Энэ ч аймар ууртай энэ хилэнтэй хүнээс хол бай гэд нөгөө ойр дотныхаа харилцаануудыг одоо сэв суулгах, холдуулах тийм бас юу гарч байгаа юм л да. Тэгээ энэ дээр энэ уурын талаар бас дуулал номын 37-гийн 8 дээр уурлахаа болж хилэнгээ март бүү санаа зов энэ нь зөвхөн бузар мөг л үлдэхэд хүргэнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр уур хилэнгийн асуудал чинь бузар мөг үлдэхэд хүргэдэггүй шүү. Өөрөө бол бузар мөг биш, харин гэхдээ уур хилэнгийн асуудал байгаа бол бузар мөг үлдэхэд хүргэдэггүй шүү гэж эзэн сануулж хэлж байгаа. Тэгээ энэ биднэрт бас нэг маш их сайхан өгсөн тодорхой жишээ нь юу вэ гэвэл Есүсийн жишээ байна л да. За Есүс дээр авах юм бол Есүс бүх хэрхээ өргөсөн. Бүх хэрхээ. За Есүс өөрөө уг нь Тэнгэрийн бурхан. Тэнгэрийн одоо дээд хамгийн дээд эрх мэдлийн одоо дээд албан тушаал, дээд байр суурийг эзэлжсэн тэр бурхан хүн төрлөختний дунд бууж ирээд нөгөө өөрийнхөө тэр дээд эрх мэдлийг өгөөд бүр дорд энгийн нэгэн одоо мужаан хүний дүрийг аваад орж ирсэн хүн болж орж ирсэн. Энд чинь өөрийнхөө тэр байр сууриа өргөсөн байгаа юм. Байр суурь идэх хэрхээ, байр сууриа эзэмш идэх хэрхээ өгсөн. Дараа нь яасан гэхээр бас дэлхий дээр төрөхдөө ч гэсэндээ баян чинэлэг амьдарч болох байсан шүү дээ тий. Тэг чин ядуу гэр бүл төрсөн гэдгийн тэр хоёр хүүрзэг өргөснөр л харагддаг л да. Ээж аваа хоёр нь ядуу мужааны гэр бүл төрсөн. Тэр байтугай одоо сайн хотод төрөх нэр алдартай төрөх хэрхээ ч өргөсөн. Назараас сайн юм гарна гэж үү гэж Иохан номын 1:46 дээр хэлсэн байдгийг. Нөгөө Натнелийг дуудаад Натнел дээр очиод Есүс энд нөгөө Христ ирсэн байна. Христ рүү явъя гэж хэлэхэд нь Назарын Есүс ирчихэ гэж хэлэхэд нь Назараас сайн юм гарна гэж үг гэж. Назар гэдэг нь муу нэртэй хот юм л. Тэгээд зүгээр ч газар төрөөгүй муу нэртэй хотод төрсөн. Тэгээд өөрөө юу гэж хэлж ирсэн гэхээр би багшаа бид нар таныг дагая гэж хэлэхэд Тэнгэрийн шувуунд үүр би үнгэн төртөл нөх би над хүний хүү толгой хоргодох газар байхгүй гэж хэлжсэн. Тэр их агуу бүх юмыг бүтээсэн эзэн өөрөө толгой хоргодох газар байхгүй гэж хэлэх хэмжээний яагаад тэгэхээр 3 жилийн тэр одоо өөрийнхөө үйлчлэл үүрэг даалгавраа биелүүлж яваа 3 жилдээ бол үнэндээ хэрэргээр хэцээр дээр хийж авсан байгаа шүү дээ. Тэгж хэлсэн. Тэгээд Есүс ийм эрхүүдээ өргөөд тэр байтхаа шийдвэр гаргах эрхээ хүртэл өргөсөн шүү дээ. Эцэг минь миний хүсэл биш таны хүсэл биелгээ гэж. Миний хүсэл биш таны хүсэл биелэг гэдэг чинь маш их гайхамшигтай юм байгаа юм л да. Тэгээд эцгийнхээ хүслийг л биелүүлдэг тийм чанартай эзэн бид нарыг аврагч байгаа. Тэгээд та нар намайг даг гэж хэлэхдээ нэг юм хэлсэн. Өөрийгөө үгүйсгээд загалмаагаа үрээд намайг даг. Өдөр бүр гэж. Тэр ишлэлийн хэдүүлээ уншия. Тэн дээр юу гэж хэлсэн гэхээр хэрв хэн нэг нь миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгэж өдөр бүр загалмаагаа үрээд намайг дагаг гэж хэлсэн. Өөрийгөө үгүйсгээд гэдэг үг энэ дээр бид нарын өнөөдрийн яриад байгаа сэдвтэй. Яг өөрийгөө үгүйсгэсэн эзэн чи өөрөө байгаа. Өөрийнхөө тэр гайхамшигтай юмнуудыг бүгдийг үгүйсгээд үгүйсгэх гэдэг маань одоо хоослоод одоо байхгүй болгоод тэгээд бүр үйлчлүүлэх хэрэгээ хүртэл өгсөн штэ. Есүс бид нар уг нь үйлчлэх ёстой. Есүс өөрөө бурхан, бидний бүтээсэн эзэн. Бид нар урд нь бүхэлзөөд, урд нь ахилцаад үйлчлэх ёстой. Гэтэл яасан гэхээр Иохан номын 13 дугаар бүлэг дээр шавнартайгаа хоол идж жаад босоод хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус үйлчлэхийн тулд ирсэн блэ гэж хэлээд альчуураа аваад шавнарынхаа хөлийг угаагаад арчиж өгсөн байдаг. Тэгээ энэгээр юг харуулсан гэхээр үйлчлүүлэх эрхээ хүртэл өргөсөн байна. Энэ бол маш том жишээ байгаа юм л да бид нарт. Тэгэхээр тэгвэл Есүсийг бид нар дагнаа гэдэг чинь юу хэлж байгаа юм гэхээр бид нар үйлчлүүлэх эрхээ хүртэл одоо нөхөр хүн ч гэсэндээ түрүүн би юун дээр бид нар ярьжсэн л да одоо гэр бүлийн хувьд өрхийн тэргүй юм эмэгтэй хүн нөхрөө хүндлүүл таарна гэж хэлсэн. Мэдээж эмэгтэй хүн нөхрөө хүндлэх гэж үзнэ. Гэхдээ харин нөхөр хүн эрхээ шаардах ёсгүй. За би эрхтэй шүү чи намайг хүндлэх ёстой шүү гэж шаардах биш. Харин тэрийгэ өргөөд их нэртэй үйлчилж яагаад болохгүй гэж. Тэгэхээр эн чинь яг хатуу тогтцсон нэг юм айгу за ийм л байх ёстой юм байна гэсэн үг биш. Харин өөрийгөө үгүйсгээд боолын дүрийг аваад
өөрийгөө хоослоод орж ирсэн эзэн Есүсийг бид нар дагаж байгаа юм бол тэгвэл бид нар өөрийнхөө бас бусдаараа үйлчлүүлэх эрхийг ч гэсэндээ өргөөд хэрвээ та нар агуунахыг хүсэж байгаа юм бол бусдынхаа зарцсан уулаг гэдэг тэр зарчмаар явж байгаа маань л тэр эрхээ өргөж байгаа шүү дээ. Бүх эрхээ өргөцсөн хүн зарц шиг явна. Зарц хүн чинь одоо эрх чөлөө байдгүй шүү дээ. Эрх гэж юм байдгүй зарц хүнд. Тэрнтэй л адилхан. Тэгвэл тэр нь Христэд итгэнэ гэдэг чинь ямар хэцүү юм байдгийг бэ? Зовлонтой юм байна шүү дээ гэж ойлгогдох биш. Тэгснээрээ Бурхан тэр бүхнийг өмнөөс нь аваад амархан болгож өгдөг. Өмнөөс нь аваад нэгүслээ өгөөд даруй болгож байгаа учраас энэ гол шалтгаан нь юу юм гэвэл даруй хүнийг эзэн өргөмжилдэг гэсэн шүү дээ. Бидний бүх зарчим даруй чанарыг л хэлээд байгаа юм. Явж бидний яриад байгаа бүх зарчим маань яаж даруй байх вэ гэдэг юмыг л яриад байгаа. Уучлал одоо зовлонгийн зарчим ч гэсэн тэр шүү дээ тий. Би уучлах чадахгүй зовоод байсан бол одоо зүгээрээ би уучлалчаа гэдгээр даруй болж байгаа. Тэгвэл өнөөдөр эрхээ өргөнө гэдэг чинь бас даруй болж байгаа. Өөрийгөө үгүйсгээд эрхээ өргөснөөр. Тэгэхээр Бурхан юу гэж хэлсэнгээр би даруй хүнд нэгүслээ өгдөг юм а гэж хэлсэн. Тэгвэл би даруй болж иж нэгүсэл авах гэдэг шүү дээ гол нь. Тэгээ Бурханы нэгүсэл ирэхээр бид нар энэ зүйлийг амархан хийн гэсэн үг. Тийм хэцүү биш. Хүн сонсоход бол ямар хэцүү юм Есүсийг дагна гэдэг чинь хэцүү юм байна гэж сонсож магадгүй. Гэхдээ харин тийм биш. Баяр хөөр байдаг. Үнэндээ баяр хөөр байдаг. Ямар баяр хөөр байдаг вэ? Эзэн минь ээ таны хэлснийг би таны хүчээр биелүүлчлээ гэдэг баяр байдаг. Би өөрийнхөө хүчээр бол чадахгүй шүү дээ тэрий чинь. Тэгээд биелүүлснийхээ дараа эзэн минь ямар сайхан юм бэ? Би энийг таны хүчээр биелүүлчлээ штэ гэж баярлана. Эзэн минь ямар сайхан юм бэ? Би юмаа танд өргөцсөн чинь та хамгаалцсан байж штэ гэж баярлана. Эзэн минь ямар сайхан юм бэ? Би ийм юмар дутчихсэн чинь та хариуцж байгаа учраас та ингээд аривжуулсан байж штэ гэж баярлана. Тэгэхээр ерөөсөө Христ Есүстэй хамт алхах Есүс Христийг дагах амьдрал гэдэг маань өөрөө бүхэл бүтэн адал явдлаар дүүрэн. Гэхдээ тэр адал явдлыг нь Бурхан өөрөө хариуцсан. Бурхан өөрөө үргэлж ер бусын одоо гайхамшигаар биднэрт бэлэг барьсан. Одоо бидний хэлдгээр бол одоо surprise барьсан. Тийм л гайхамшиг болгосон. Хөө эзэн ингэсэн байж тээ гэж баярлдаг тийм амьдрал байгаа юм. Бидний энэ Христ итгэлийн амьдрал гэдэг бол хэцүү амьдрал биш. Яагаад Есүс та нар над руу ир би та нарт амралтыг өгье гэж хэлсэн гэхээр өөрт нь өгчихсэн тохиолдолд бид нар амралттай явж чадж байгаа. Жинхэнэ амралт бид нарт байгаа. За тэгээ өмчлөлийн зарчим гэдэг маань ийм юмыг хэлж байгаамаа. Тэгэхээр эхний ээлжинд бид нар яах ёстой байна вэ гэвэл надад уур хилэнгийн асуудал байна уу гэдгийг олох нь шүү дээ тий. Уур хилэнгийн асуудал байна. За уур хилэнгийн асуудал байна гэж зөвшөөрж байгаа бол юунаас болоод би уурлаад байна вэ? Ямар юмнаас болоод би уурлаад байгаа юм? Миний ямар эрх зөрчигдөд байгаа юм? Миний юуг би өмчилчээд байгаа юм? Тэрийг олж мэднэ. Тэгээд дараа нь яах вэ гэхээр эдлэх эрхээ тэр эрхээ олж мэдэнгүүтээ тэр эрхээ өргөнө. Бурхандаа шилжүүлнэ гэсэн үг. За би ийм юм эдлэх эрхээ шилжүүллээ. Ийм эрхээ танд шилжүүллээ. Энэ одоо минийх бишээ. Дараа нь өмчлөх эрхээ шилжүүлнэ. Энэ өмч одоо минийх бишээ. Тийм юм одоо минийх бишээ. Би танд өглөө та хариуцаарай гэдэг өхнө. Тэгээ энэ өмчлөл гэдэг дээр бас би тодруулаад бас нэг зүйлийг хэлэхэд Матай номон дээр байдаг штэ нэг ишлэл байдаг 19 дөрөвлөг дээр байдаг баха. Өмч хөрөнгө нь хүний өмч хөрөнгө нь хаана байна? Тэнд зүрх сэтгэл нь байд юм а гэж хэлсэн. Өмч хөрөнгө хаана байна? Тэнд зүрх сэтгэл байд юм а. Тэгээд эзэн хэлэхдээ хоёр янзын өмч хөрөнгөний тухай ярьсан. Нэгдүгээр өмч хөрөнгө нь та нар энэ дэлхий дээр одоо тэр энэ дэлхийд өмч хөрөнгө битгий хураа. Энэ дэлхийд та нар өмч хөрөнгө хураах юм бол тэр чинь хэвэн хорхоо идчихдээ юм а. Зэв идээ тусдагчд юм а. Хулгайч эвдэлж ороод хулгайлаад авчт юм а. Харин тэнгэрт баялагийг хураа. Тэнд хэвэн хорхоо идэхгүй, зэв идэхгүй, хулгайч эвдэлж орж хулгайлахгүй. Тэнд баялагийг хураа. Яагаад гэвэл хүний зүрх сэтгэл нь хаана байна? Тэнд өмч хөрөнгө нь хаана байна? Тэнд зүрх сэтгэл нь явдаг юм а. Эрхээ өрг гэдэг юм бэ гэвэл чи зүрх сэтгэлээ над дээр биш өмчлөн дээрээ тулгуурлчаад байна штэ. Наад өмчөө хамгаалаад тэнд улаарад намайг 2 дугаарт тавиад ингэж үзээд байна штэ. Тийм болохоор чи надад наадхаа шилжүүлчих юм бол над дээр зүрх сэтгэлээ тусгана гэсэн үг. Бурхан над руу чи өөрийнхөө сэтгэлийг өгнө гэсэн үг. Тэгээд тэнгэрт баялаг хураа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр тэнгэрт баялаг хураана гэдэг бол энэ дэлхийн өмч хөрөнгө бол хэрэгэлснээр мөхөх тавилантай өмч хөрөнгө байгаа. Энэ дэлхийн зүйл бол хэдийгээр ойр дотны харилцаач гэсэн өнөөдөр байсан маргааш байхгүй байж болно. Байхгүй болж болно. Биднээс хавагдаж болно. Бид нар өнөөдөр ажилдаа байсан бол маргааш алдаж болно. Тэр бол төр зургийн ёстой л нөгөө мөхдөг
мөхөх замаараа явж байгаа мөхөх тавилантай зүйл. Харин тэрний оронд тэнгэрт баялагийг ураа. Тэгэх юм бол тэрий чинь хүр хорхоо идэггүй, хулгайч хулгайлж авдаггүй, зэв идэггүй юм а гэж хэлсэн. Тэр тэнгэртх баялаг нь бид нар сайн мэдээг тараах, итгэгч хүн олныг итгүүлж эзний тэнгэрийн улсад одоо мөнхийн улсад орох замыг нь заахад туслах, аврагч руу нүргэж өгөх, хөтлөж өгөх тэр ажлыг хийх явдал маань тэнгэрт баялаг хураагдаж байгаа гэсэн үг ээ. Тэгээд тэнгэрт баялаг хураагдах, уур хилэнгийн асуудлаас салах ийм зүйл юм аа. Өмчлөлийн зарчим гэдэг маань ийм ач холбогдолтой ийм зүйл байгаа. Тэгээд баярлалаа. Эзэн бид нарыг өөрийн маань бүтээсэн. Биднэрт байгаа бүх юм эзнийг. Тийм учраас өнөөдөр та нар яг энэ хичээлээ сайн бодоод тунгаагаад тэгээд эзний өмнө өргөчмөр одоо өргөх эрх юу вэ нэ? За эзэн минь та намайг бүтээсэн, би таних. Минь надад байгаа бүхэн таних, минийх бишээ. Тийм учраас би ийм эрхүүдэд танд өргөж байна. Ийм өмчрөнгүүдэд танд өргөж байна. Энэ одоо танд шилжүүллээ, энэ таних шүү. Та яахыгаа өөрөө мэдэрээ. Та надад буцаагаад өгвөл би баярлна. Та надад энийг маань буцааж өгөхгүйсэн ч би баярлна. Тэгээд энэ маань Библийн нэг хэлсэн бүх зүйл талархлаа илэрхийл. Энэ бол Христ Есүс доторх та нарын төлөөх Бурхны хүсэл мөн гэж хэлдэг тэр үг биелэгдэхийн тулд ийм юм болж байгаа. Бүх зүйл талархлаа илэрхийл. Өргөчгсөн байхад бид нар талархна. Юу ч болж исэн талархаж чадна. Үндс нь энд байгаа. Тэгээд энэ бүх зүйл хэрэгжих болтугай та нар шийдвэрээ гаргаарай. Өргөөд үзэхэр чинь Бурхан тэгээд гайхамшигтай ажиллана. Санаагийн чинь зовоож байгаа юмнууд юу байгаа юм? Тэ? Сэтгэлийн чинь татаад байгаа юмнууд юу байгаа юм? Хоргоогоод эзнээс сатааруулаад байгаа юмнууд юу байгаа юм? Тэр бүхнийг өргөөрэй. Тэгээ эзэн талдрын өргөё. Баярлалаа. Энэ цагийн төлөө эзэн талархаж байна. Бидний сонссон зүйл бидний амьдралд хэрэгжих болтугай. Бүх хүний амьдрал дээр хэрэгжиж гайхамшигтай өөрчлөлт гараад тэргээр нь олон хүн эзэнд ирэх болтугай гэж Тэнгэрийн баялагын төлөө талархан залбирая.